Шоргоолжны амьдрал үндсэн хоёр хэсэгт хуваагддаг ажээ. Амьдралынхаа эхний хэсэгт тэд бусдаар тэжээлийн амьдрах бөгөөд энэ нь өндөг байх хугацаа юм. Ажилчин шоргоолжнууд бүх үндгийг авгалтай болтол халуун чийгтэй газар зөөж, авгалтай болсны дараа хоолыг нь бас зөөдөг аж. Нас бий гүйцэх үед шоргоолжны амьдралын хоёр дахь үе эхэлдэг. Нас бий төрсэн шоргоолжнууд өндөгнүүдэд хоол хүнс авчирч, тэднийг халуун чийгтэй орчинд зөөж, биологийн тойрог нь үргэлжилнэ. Шоргоолж цуваа болон хөдөлгөөнд оролцохдоо автомашины урсгалаас ч илүү зохион байгуулалттай байдаг. Судлаачид шоргоолжнуудыг нэгдээ саад бололгүйгээр цуваа үүсгэн нэг чиглэл хэрхэн зохицдгийг хиймэл оюун ухаанд алгоритмд туршихаар болжээ. Хэдий ч нэ олон шоргоолж хөдөлгөөнд оролцож нэг туршил ихсэн, төдий ч нэ зохион байгуулалт нь сайжирч, тэд чиглэлээсээ хазаахгүй, хурдаа өөрчлөхгүй бөгөөд яг урдхаа дагаж нэг нэгнтэйгээ давхардах, эсвэл зогсоох гэх мэт ямар нэг илүү хөдөлгөөн хийдэггүй байна. Мөн хурдан тогтвортой байдаг учраас шоргоолжны хөдөлгөөний урсгал огт тасардаггүй, мөн гацдаггүй ажээ. General Motors компани 2019 онд өөрөө удирдлагатай жолоочгүй машиныг зах зээлд нийлүүлж эхлэхээ мэдгдсэн. Мөн бусад автомашин үйлдвэрлэгч компаниуд энэ салбарт аль хэдийн туршилт хийж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор судлаачид дээрх алгоритмыг өөрөө явагч машины алгоритмд тусгаар бэлтгэж байгаа ажээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй жолоочгүй машинууд ямар нэг осол гаргах эсвэл төвжрэл үүсгэхээс сэргийлнэ хэмээн үзэж байна.